Тухайлбал эрэгтэй эмэгтэйгөө 3 жил цэргийн алба хааж сардаа 2 сая төгрөгийн цалин хангамж авдаг болёо гэдэг ерөнхийлөгчийн санал олон монголчуудын санаанд багтахгүй байна. Харин шинэ нисэх бодлыг бараадуулж дагуул хот байгуулъя гэдэг нь арай бодтой сонсогдож байна. Тэр дагуул хот гэдэг дээр бид нар юу гэж хэлээд байсан бэ гэхээр зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд байхад Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс намайг сайд байхад үүрэг өгөөд энэ төр чинь 8-аас 10 Улаанбаатар хотын төгжрлийг яаж багасгах вэ? Ямар бодол байна гэсэн дагуул хот хийх ёстой байна. Гэт энэ хотын төслийг хийсэн юм а. Тэр хот бол юу гэж байна гэхээр үндсэндээ энэ залуучуудын гар бие хөдөлмөрөөр оролцсон шинэ хот сүндэрлэн босох юм а. Энэ хотод дээд сургуулиудыг бас нүүлгэх ёстой. Тэр дээд сургуулиуд нь маш том номын сантай, спорт заалтай, ихтэй сургуулиудын өөрийн дотор байртайгаа ийм сургуулиар төлөвлөсөн байна. Одоогийн дээд сургуулиуд шиг 8 алхаад, 10 алхаад тэнд нь 8 нэрийн барааны дэлгүүртэй, доороо караокетэй ийм оюутны байр байж болохгүй гэж стандартаар нь төлөвлөсөн ийм хот юм аа. Нэг хэсэг нь дагуул хот гэх мэт санааны цаана ерөнхийлөгчийн санаачлаад байгаа майдар зэрэг төсөл явж байна гэж хардаж байна. Мэдээж хардах үндслэл бий. Гэхдээ монголчуудад ажлын байр бий болгож л байвал ерөнхийлөгчийнх байна уу, ерөнхий сайдынх байна уу одоо бидэнд тийм хамаатай гэж юу. Шалгаж нэгтэлж хэлэлцээд энэ бүтээн байгуулалтыг хийж яагаад болохгүй гэж. Төвлөрлийг сааруулъя, Улаанбаатарыг тэлье гэдэг нь үе үеийн улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссаар л ирсэн зүйл шүү дээ. За бас улсын хурал засгийн газрыг шахаж ажиллана гэдэг ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, ёс зүйгүй, хариуцлагагүй, хууль бус үйлдэл хийдэг улсын хурлын гишүүдтэй хариуцлага ярьдаг хатуу зарчмыг олон нийт шаардаад удаж байна. Зөв штэ. Дашуур болох хэрэгтэй улсын хурлч засагтаач. Тэгжээ төрийн тэргүүн байна үст. Юуны төлөө Монгол улсын төрийн тэргүүн гэдэг нэр сэнтий зөөсөн билээ тий. Мэдээж улсын хөгжилд бас тодорхой хэмжээгээр хувь нэр болох л байх. Телевиз, радиогийн нэвтрүүлгийг сонсож байхад ах нь гутарч байна. Нэг ярахад. Би бол энэ улсыг чинь хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө энэ амьдралыг зориулсан. Миний байганд энэ. Тэгээ одоо ийм амьдарч явах гэж. Хог байхгүй. Бүгд л өөрчлөлт болсон. Энийг л одоо засах хэрэгтэй. Засахгүй бол Монгол явахгүй. Мэдээж энэ бүгд хуулийн дагуу эрх ашигаас ангид байх ёстой гэдгийг ард иргэд харин сануулж байгаа юм. Эцэст нь энэ Монгол улс бат тулгыг хөрсөхийг инх болдох биш. Бас ардчилсан нам Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намын ч улс биш. Энэ бол монголчууд бидний улс. Тиймээс биднийг төлөөлж байгаа эдгээр хүмүүсээс улс төржилт эрх ашигаа хоошин тавьж, хуулийн дагуу хамтран ажиллаж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахыг шаардах бүрэн эрхтэй юм а.